Орон мэндийг хүргэе үзэгчтэй. Органик Монгол нэвтрүүлэг дотоодын үйлдвэрлэлийн дэмжин үзэгч танд органик ба ногоон бүтээгдэхүүн Монгол брэндүүдийн талаар мэдээллийг цуурлаар хүргэж байгаа. Өнөөдрийн дугаараар Монгол улсын үс арчилгааны тэргүүлэх брэнд Экологийн цэвэр ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монкрем компани халгаа үс арчилгааны брэндийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх гэж байна. Манай дэлхийн нийт хүн ардад маань энэ үс түүний арчилгааны асуудал бол их тулгамдсан асуудал болоод байгаа. Яагаад гэвэл ер нь энэ манай энэ дэлхийд маань энэ одоо химийн үйлдвэрлэл их хөгжснөөс болоод үс арчилгааны бүтээгдэхүүнүүд бол их хвчлэн химийн гаралтай байдаг. Тэгээд тийм учраас одоо химийн гаралтай бүтээгдэхүүнийг удаан хэрэглэх, хим будаг байнга хэрэглэснээс болоод үсний өөрийн одоо төрөлх чанар муудаж үсний уугтанцарт бол өөрчлөлт ордог. Тийм учраас бол манай компани хамт олон бол энэ асуудлаас яаж ангижрах вэ гэдгийг бол одоо шийдэх зорилгоор эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн ажлыг бол явуулж байгаа. Монгол орны уур амьсгал, цаг агаарын онцлог шинж буюу эрс тэс уур амьсгал, хоол хүнсний хандлага, нийгмийн хүчин зүйлийн нөлөөлөл зэрэгээс үүдэн сүүлийн жилүүдэд ард иргэдэд үс арчилгаатай холбоотой олон бэрхшээл үүсэх болжээ. Тухайлбал үс суналт, халзралт, бууралт, шим тэжээлийн дутагдал. Эдгээрээс урьдчилан сэргийлэх, арчлах, нөхөн сэргээх шилдэг арга технологиг халгаа брэндийн хамт олон жилийн хүч хөдөлмөрөөр зарцуулан байж шинжлэх ухааны түвшинд баталж нотлон үйлдвэрлэлд хэрэгжүүлж эхлээд байна. Тэд үс уналтыг бүрэн зогсоох ургамлын гаралтай үс арчилгааны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, үйлчилгээнд нэвтрүүлж хэдийн эхэлжээ. Химийн гаралтай бүтээгдэхүүн шампунь байна, хим байна, будаг байна тэгэл одоо бас гэмтэлтэй хатаалтууд байна штэ. Одоо хайч, синс гэсэн. Энэ мэтийн одоо буруу арчилгаанаас болоод энэ үс халзралт, үс гэмтэлт бол маш их болсон. Тэгээ энийг эсрэг бид нар одоо зөв арчлах зөвлөгөө өгч байна. Тэгээд үсний тэр одоо гэмтсэн, халзарсан шалтгааныг оншилж байна. Ухаалаг онцлогоогоор. Тэгээд онцлоод шалтгааны тодорхойлсны үндсэн дээр бид нар энэ үйлчлэгийг бол явуулж байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол яг үр дүнтэй болж байгаа юм л да. Яагаад гэвэл шалтгааны тодорхойлсон учраас. Тэгээд тэр дагууга одоо яг бид нар чинь одоо нөгөө 25 жил болцсон үйлдвэр шүү дээ. Тийм учраас бид нар бас судалгааны бас баг ажилдаг. Бас арьсны эмч хамтарч ажилладаг тийм ээ. Тэгэхээр зэрэг бид нар яг үнэхэрийн одоо энэ хүмүүсийн энэ одоо зөвхөн монголчуудад биш дэлхийн нийтээрээ тулгамдаад байгаа энэ асуудалд бага боловч өөрсдөө хувь нэмрээ оруулах зорилготой. Ер нь бол халгаа гэдэг ургамал маань бүр эрт дээр үеийн уламжлалтай ургамал. Монголчууд болохоор зэрэг халгааг одоо халгаа гангыг хандлаад үсээ угаадаг байсан. Дээр үед бүр их дээр үеэс бүр их дээр үеийн одоо домог ярих юм бол бас одоо бурхны ургамалч гэж ярьдаг яагаад гэвэл энэ одоо нөө шимт бодис ихтэй. Тэгээ шимт бодисынхоо агуулмжийг их удаан хадгалдаг ийм онцлогтой ургамал байгаа. Тэгээ бидний яг сонгож авсан энэ түүхийн эд маань одоо нөгөө одоо ардын эмнэлгийн хүрээлэн болоод бусад эрдэм шинжилгээний газруудаар доторх агуулмж нь бол судлагдсан. Одоо би болохоор өөрөө 2006 онд одоо 4 оноос 6 онд яг энэ халгаа ургамлын талаар эрдэм шинжилгээний ажлыг докторийн зэрэг хамгаалсан. Тэгээд бас гадаад дотоодын лаборатори одоо Япон, Солонгос хятадын лабораториудад бол энэ шинжилгээ цэвэр ургамлаараа шинжлэгдсэн байгаа. Түүнээс гадна бас бүтээгдэхүүн болоод шинжлэгдсэн юм байгаа. Тэгээд бол Япон улс эрүүл мэндийн яамны лиценз авсан. Яг энэ бүтээгдэхүүн бол агуулмж витамин болоод эрдэс бодисын агуулмж өндөртэй. Тийм учраас ерөөсөө бас одоо үс ургуулах үйлчилгээгээс гадна бас элдв харшиллын эсрэг ийм үйлчилгээтэй болох нь бол тогтоогдсон. Үс унах олон шалтгаан байдаг. Эдгээрээс үс арчилгааны бүтээгдэхүүний сонголтыг зөв хийснээр урьдчилан сэргийлж чадна. Үс уналт нь стресс, ядаргаа, шим тэжээлийн дутагдлаас үүдэлтэй. Мөн удамшлын гаралтай хүчин зүйлийн нөлөө их байдаг. Энэ залуугийн хувьд хавар үс нь огцом унж халзарч эхэлжээ. Харин өнөөдөр халгаа брендийг тогтмол хэрэглэснээр үс нь нөхөн төлжиж ургаж эхэлсэн байна. Халгаа энэ салоноор хэр удаан үйлчлүүлж байгаа болоо үйлчлэгээний үр дүн ер нь өөрөө яаж вэ?
За би өнгөрсөн 3 сараас үс унснаас хойш 2 курс явсан. Нэг курсэнд 10 удаагийн явалтаар 2 курс явсны дараа үс бүрэн урагт дууссан. Тэгээд одоо ингээд 3 дахь курс эхэлж байна. Тэгээд тийм ээ. Ер нь ус унахтай ямар байдлаар унсан бол хэр хэмжээтэй унсан байж байгаад эмчилгээнд орж ирсэн юм. Ус маань одоо тэр за унаад усанд орж явахад л шууд ус унж байгаа нь мэддэгдэл эхэлнэ шүү дээ. Одоо тийм маш их ус унд. Тийм бомбоноор. Тэгэл ерөөсөө л ус унах чинь 2-3 сарын дотор унаал дуусчт юм байлаа. Тэгээд том тийм гүлээсэн тийм том унаал. Тэгээд дараа нь энэ халгаан имчилгээг зурагтаар хараад нашиг өгöd ирэхгүй. Техник курсын дараа ус аваад 2 дахь курсын дараа ер нь ус ургаж гүйцсэн. Одоо бол ер нь ус унах гэдэг ойлголт байх. Ус ер нь унахгүй болцсон доо. Ер нь унахаа байсан. Усанд ороход бол урд нь бол маш их ус ундаг гэсэн бол одоо ер нь баг ус унахаа байцсан. Стресс ядаргаанд орцсон хүмүүс маш их байгаа шүү дээ одоо. Тийм хүмүүс чинь одоо ус нь маш их унж байгаа. Тэрийг өөрсдөө мэдэхгүй санаад байна гэдэг болохоос ядаргаа стресс маш их нөлөөлсөн байна. Тэр хүмүүсийн хурж ирээд цагаан үйлчлэгээ хийлгээд энд бас нөгөө халгаан имчилгээ үйлчлэгээс гадна чинь би альжаал тайлагдж байгаа шүү дээ тодорхой хэмжээгээр. Тэгээ явахлаар хамаагүй энэ маш үр дүнтэй юм байна. Хүмүүсийн ус үнэхээр ургаж гэнэ үгүй юу гэдгийг дээр бид нар их судалгаа хийж ажиллалаа. Тэгэхэд хүмүүсийн ус бол үнэхээр ургаж байна. Тэгэхээр одоо энэ одоо Монгол орныхоо хөрсөнд ургасан ийм цэвэр түүхий дээр бид нар түүнийг одоо Монкрем компани дээр боловсруулад энэгээрээ бид нар бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн энэ бүтээгдэхүүн маань үр дүнгээ үнэхээр өгж байна. Монголчууд гол төлөв импортоор орж ирдэг химийн гаралтай ус арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж байна. Тэр дундаа нэг шампуныг олон жил дагнан хэрэглэх тохиолдол байдаг. Энэ нь хуйханд наалдац үүсч үс тэжээлээр дутагдан ус унах, өнгө алдах шалтгаан болдог гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Импортын шампунь 20 гаруй жил дагнан хэрэглэсэн нэгэн үйлчлүүлэгч өөрийн туршлагаасаа ярьж байна. Эмчилгээ хийгдсэний дараах үр дүн ер нь яаж мэдэх вэ? За одоо яг энэ дээр харагдаж байгаа байдлаар үр дүн ер нь анзаарэгдэж байна. Анзаарэгдэх байх уу? Түрүүн одоо гүн цэвэрлэгээ хийхээс өмнө уутанцар одоо тэр үсний уг хуух хоёрыг холбосон энэ үс шургаж гарсан болцоог болохоор үсний уутанцар гэж байгаа. Энийг уутанцараас 2-3 үс байх хэвээр. Энэ үсний хувьд бол ер нь бол хэвийн үсэнд орно. Гэхдээ маш их нарийсэлттэй. Үс маань тижээлгүй болоод нарийсэлт орчихсон үс байна л да. Гүн цэвэрлэгээ хийхийн өмнө бол одоо нэлээд наалтц буюу бохирдолтой уутанцар маань одоо нэлээд бохирдоод одоо наалтц үсэд гимтсэн байсан. Одоо сая ингээд манай үсчин эрүүл ухаан массажтай хуурай шампуноор хуурай ус хуухандаа шампунаар түрхэд эрүүл ухаан массажтай ингээд азааны ууранд суугаад үйлчлэгээ хийсний дараа бол энэ ус маань нэлээд сайхан сэргэж өгсөн байна. Уутанцар сайхан онгоосон байдалтай. Болоо үйлчлэгээний үр дүн ер нь яаж мэддэг вэ? За миний хувьд бол ер нь бол одоо баг 14 настай бас хойш чинь 20-од жил те 20 гаруй жил 20 хэдэн жил пантин гэдэг нөгөө Procter & Gamble бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Тэрийг хэрэглэдэг байсан. Тэгээд хэрэндээ л бас ус гоё л нэг дотроо бодоод яваад идэг байсан. Тэгээ анх нодлон өнгөрсөн жилийн 11 сард яг энэ салаанаар ирээд ер нь нэг онцлуулж үзээгээд хэрэгт урлаад ирэхгүй юу. Тэгээ үзүүлсэн чинь 20-од жил одоо тийм хиймэн гаралтай бүтээгдэхүүн тогтмол яг нэг бүтээгдэхүүнээ дагнан хэрэгэлсэн. Тэрнээс өөр юм хэрэглэхээр ус харзаачаал нэр болдгоо байгаад байсан. Тэгсэн чинь ус маань маш их бохирдолтой. Хуйх маань маш их юм зузаан бүр юм өнгөрөг гэх юм да тий тогтцсон. Тэгээд үсний үндсэн өнгө маань ерөнхийдөө бол жоохон ингээд ус маань бол одоо битүүрч өгөх гэж байгаа ч гэдэг юм бараг тиймэрхүү нөхцөлд орсон. Тэгээд таны ус бол зайлшгүй одоо арчилгаа яг юм суур арчилгаа хийгдэх шаардлагатай болчихжээ гэсэн юм онш тавьсан л та. Тэгээд хамгийн гол нь аюу унаад эхэлсэн. Өөр ус татгтаалн туг тугаараа унаад л өсний энэ уртлын тухны хэсгээс халзарч байгаа юм шиг болол. Тэгээд бас нэг ажлын стресс тийм их нөлөөлт юм байлээ. Тэгээд за ер нь нэг л энэ янзаараа удаан унаад илүү өсөхгүй болох шинжтэй шүү гэдэг. Яг нөгөө хүн чинь нөгөө ус сайхан бол цус сайхан ус муухай цус муухай өсөхгүй бол цусгүй гэдэг нэг хошин шиг юм шиг гарцсан байдаг шүү дээ. Тэгээд яг л одоо нэр ус унчууд нэрэл зүсгүй болох юм билээ хүн. Тэгээд ерөөсөө энэ эмчилгээнд нь явъя гэж шийдээд 11 сараас хойш явж байгаа. Нэг л удаагийн курс эмчилгээ явсан. Тэгээд үлдсэн үед нь бол бид нар чинь нөгөө завгүй байдаг хүмүүс бол
бас байнга ирээдэж чадахгүй учраас дунд нь жоохон завсардаад тэр хоорондоо өөрсдөө бүтээгдэхүүнийг аваад гэрийн нөхцөлд хэрэглэж болд юм байлаа. Тэгээ гэрийн нөхцөлд хэрэглээд одоо ингээд тасралтгүй 10 гаруй сар хэрэгжилсэн гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо сая онцлуулахад бол энэний өмнөх 7 хоногт төлөө би шампунь дуусаад нэг өөр шампунь руу гацсан. Нөгөө пантенаар эргээ угаацсан. Тэгсэн сая бол яг нэг жоохон өнгөрөөнөө тогтсон байна л да. Тэгээ одоо нэг удаагийн цэвэрлэгээр бол одоо би сага арилцсан байх гэж бодож байна. Тэгээ өсний уналт бол ерөөсө бүрэн зогссон. Өс унахаа болчихсон. Одоо маш жижиг өснүүд ургаад эхэлсэн. Тэгээ өсний маань үндсэн суур өнгө ерөөсө сайжраад өөрийнхөө өнгөр болсон гэсэн үгтэй би ерөөсө өсөө бодаагүй өсөө бодлого одоо бас 10 хэдэн жил болсон. Тэгээд өөрийн өнгө нөгөө нар салхины нөлөөр үсчин маш их ганддаг юм байлээ. Тэгэхээр тэр ганцхан өнгө нь сэргээд цаанаасаа дотроосоо нөгөө үндсэн пигментүүд нь өөрчлөлт ороод үнэхээр гоё одоо нөлөөтэй болд юм байна. Тэгээд бүр шингэрсэн байсан ус маань одоо эргээд өтгөрөөд тэгээд сэтгэл санааны өчсөй өөдрөг сайхан ийм болсон. Тэгээд яхаа аливаа ямиг бид бол ялангуяа бидний хувьд бол Органик Монголын одоо бидний гол зорилго бол юмыг эхлээд өөрсдөө үзээд тий үнэхээр шалгаад тэр маань үнэхээр органик бүтээгдэхүүн мөн эко бүтээгдэхүүн мөн гэдэг шалгасны дараа ард түмэндээ мэдээлэхгүй бол худал мэдээлэл хүрж болохгүй тий тэр утгаараа л одоо өөрийн үсэн дээр 10 сар туршилт хийсэн үр дүнгээ одоо үзэгчтэй хуваалцахтаа л үнэхээр сэтгэл хангалуун сайхан байна. Үндэсний маань брэнд тэр дундаа одоо шампуны брэндээс бол одоо номер 1 брэнд. Ер нь Монголд өөр шампунь бараг байхгүй бах та Camelact гэдэг нэг гүний сан энгийн сүний шампунь байдаг. Тэгээ ийм сайхан үндэсний бүтээгдэхүүн байхад бид нар импортын юу н одоо ийм ямар хэрэглэх шаардлагатай. Үндэсний брэндээ сайхан дэмжээрээ эко брэнд одоо энэ халгаа брэнд тэр сайхан халгааны бүтээгдэхүүн дээр суурилсан бүтээгдэхүүн бол үнэхээр сайхан юмуд гарч ийн. Тэжээлийн тос нь үнэхээр гоё байна. Өсний тос нь гоё байна. Одоо ингээд бүр намраа зөөлөн болоод аюу гоё болдог. Тэгээ маш сэтгэл хангалуун байдаг. Үс сайхан бол зүс сайхан гэж үг бий. Үнэхээр үсээ зөв арчлахгүй бол урт хугацаанд олон бэрхшээлийн эхлэл болдог. Тэр дундаа үс халзрах гэж нэрлэгдэх өвчлөл буюу гоо зүй талаасаа олон хүний сэтгэл санаанд нөлөөлж өөртөө итгэлгүй болох эхлэл болдог. Хуухны эмгэгийн тухайд ч гэсэн эрдэмтэд олон судалгаа хийсэн байдаг. Иймээс хүн бүр үс арчилгааны талаар ойлголттой мэдлэгтэй байх нь чухал юм. За тэгэхээр үсний гэмтэлтэй үсний асуудалтай хүмүүс бол Монголд их олон болсон байгаа. Тэгээ энэтэй холбоотойгоор үс үнэхээр эрүүл байна уу, бус байна уу гэдгийг шууд хараад бол мэдчих арга байхгүй. Тийм учраас бас мэрэгжлийн онцлогыг бол халгуул салааныхоо хийд юм байна. Тэгээ миний хувьд бол үсэндээ нэг удаа бодог хүргэж үзээгүй. Нэгэсэндээ жинхэнэ ихээс төрсэн энэ үсэл байгаа гэж бодоод идэв. Гэхдээ хэрглэж байгаа бүтээгдэхүүнээсээ болоод миний үс хэрхэн гэмтэж вэ гэдгийг бас шалгуулъя гэж бодож байна. Манайх бол ийм ухаалаг онцлогоо гэдгээр үс онцлоод одоо хүний хуухны бохирлыг онцлоод үсний бүтцийг одоо гаргаж ирээд цаашид ямар үйлчлэгээ хийхийг цэвэр ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хийж одоо үйлчилж байгаа. Энэ бүтээгдэхүүн маань бол их үр дүн сайтай байгаа. Одоо тэгээд онцлоод үзүүлээ та нарт тайлбар хийж өгье. Хуухан дээр байгаа тэр хөвсгөр цагаан одоо ийм юм харагдаж байгаа. Өөрт чинь энийг одоо хуухны бохирдол гэж явдаг. Хүмүүс одоо хуухны бохирдол гэхээр хэр шороо тоосыг хэлээд байдаг. Гэтэл хуухны бохирдол гэдэг маань ийм наалт зүүссэн байждаг. Наалтцсан яах вэ гэхээр ингээ хальс болоод хучигдчихдаг явандаа. Тэгэхээр үс хух хоёр маань амьтаа эргэтэн ингэж амьсгалж явах хэвээр. Энэ наалтц маань юунаас үүсэлтэй юм бэ гэхээр химийн гаралтай бүтээгдэхүүнээс маш их үүсдэг. Ангижруулагч тэжээлийн дос шампуныг одоо буруу хэрэглэснээс. Буруу хэрэглэнэ гэдэг нь одоо юу гэсэн үг юм гэхээр энэ наалтцсан дээгүүрээ бид нэр одоо үсээ норгоод угаадаг штэ тий. Норгоод угаахаар юм усан бүрхүүл үүсээд усыг ямар ч сайн шампунь давж нэвтэлдэггүй учраас энэ наалтц маань үлдчихэд идэг. Тэгээд бид нар насан туршдаа үсийг одоо буруу арчлаад байна гэдэг үндслэл бол яг энэ юм баг. Тэгэхээр яаж угаана гэсэн. Тэгэхээр ургамлын гаралтай шампунь бол ерөөсөө энэ үүсэн наалтцыг бол 100% арилгах чадвартай. 7 хоногт нэг удаа юм хуухны цэвэрлэгээ хийж сурах заавар зөвлөгөөг өгдөг. 7 хоногт арьс үс хоёр ижил амьтай гэж ярьдаг тийм. Тэгэхээр үс хуух хоёр бол үс арьс хоёр бол адилхан гэсэн үг. Тэгэхээр хуухны цэвэрлэгийг бол одоо хүмүүс хийж мэддэггүй байх нь шүү дээ. Тэгэхээр хуухны цэвэрлэгийг ургамлын гаралтай шампуноор хуухны цэвэрлэгийг хийж сурнаа гэсэн үг. 7 хоног нэг удаа хух бол өөрөө одоо юм. Тэгэхээр хух бол өөрөө аяндаа одоо энэ наалтц бохирдол нь арилаад ирэхээр аяндаа уутанцрын нүх онгоогоод одоо цэвэрлэгдсэн байгаа байдал нь бол онцлогоон дээр ч гэсэн харагдана. Одоо миний үс бол хух мэдээж бохирдолтой байна гэж гарч ийн л да. Энэ одоо цэвэрлэгдэхээр ямар өнгөтэй болж байна? Тий. Хуухан дээр бол одоогор яг энэ үс бол нэлээ наалтц зузаантай байна гэсэн үг. Үсэн дээр хүртэл одоо байна шүү дээ, тэгээ наалтц нь. Тэгэхээр хэрэглэж байгаа бүтээгдэхүүн чинь энийг одоо 100% арилгаж чадахгүй байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ургамлын гаралтай шампунаар угаагаад цэвэрлээд гүн цэвэрлэгээ яг техник технологиор нь хийгээд ирэхээр хуухвал ердөө юм гялгар гүлгэр байдалтай.
үсний уутанцар бол маш юм хүнхийж орсон зайтай их мэдэгддэг. Тэгээд ирэхээр үс амьсгалж өгч байна. Цаашлаад бол хуухны дор хялгсан судсууд маш их байдаг. Үс маань өөрөө дундаа нүхтэй цусаар тэжээгддэг амьд эрхтэн. Гэтэл хялгсан судас богцноор яаж юм гэхээр үс зохих хэмжээнд уурах тэжээлээ алдаж эхэлж байна гэсэн. Тэгэхээр одоо үс нарийсалд орж, уунж, хуугарч, халзралт гэж үүсээд байгаа. Үсний нөлөө бол маш их л дээ. Одоо стресс, мэдрэлийн ядаргаа, химийн гаралтай эм тариа хэрэгэлдэг, химийн гаралтай бүтээгдэхүүн хэр их хэрэгэлдэг вэ? Одоо тухайн хүн яаж арчилдаг вэ гэж ингээд яриад байвал цаашлаад дуусахгүй л дээ. Тэгэхээр одоо хамгийн одоо үсийг эрүүл байлгах үндэс бол арчилгаа. Үс нь угнаасаа эхлээд үсний үзүр хүртлэн амьд байдаг. Энэхүү амьд эсийг хэрхэн зөв арчилж, үсээ өнгө зүс сайтай эрүүл байлгах вэ гэдэг нь таны гоо сайхны том хэмжүүр юм. Монгол үс арчилгааны халгаа брэнд нь байгалийн гаралтай түүхий дээр үйлдвэрлэгдэж байгаа учраас хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Жалганд ургадаг халгаа хэмээх эгэл ургамлыг үндэсний ногоон брэнд болгосон халгаа брэндийг үйлдвэрлэгч хамт олон тэр дундаа химийн ухааны доктор Урнаа гिचээр бахархахгүй байхын аргагүй. Түүний олон жилийн хөдөлмөр зүтгэл судалгаа шинжилгээний ажлууд нь энэхүү брендийг үндэсний ногоон брэнд болгож чаджээ. Халгаа брендийн чанарыг сайн байлгахын тулд бид нэр одоо экологийн цэвэр түүхэн идүүдийг сонгоо авч хэрэгэлдэг. Бид нар хамгийн гол нь одоо түүхэн иддээ их анхаарал тавьдаг. Түүхэн ид сонголтондоо. За тэгээ манай бүтээгдэхүүнд болохоор зэрэг хамгийн чухал одоо түүхэн ид болохоор ус байж байгаа. Усаа одоо механик хойлц, зэв одоо бохирдлыг цэвэрлэхээс гадна давхар зөөлрүүлдэг. Ингэж одоо технологийн усыг бэлддэг. Мөн бидний үндсэн түүхий гэдэг юм бол энэ халгаа байж байна. Халгааг бид нар 6 сард 6 дугаар сарын ихээр 5 сарын сүүл 6 дугаар сарын ихээр яг одоо нь ялах байхад нь ийм 6 сарын одоо энэ жил бол өнгөрсөн жил бол 6 сарын 1-ээс 14-ний хооронд ингэж бэлдэж авсан. Тэгээд одоо яг энэ ч харагдаж байгаа халгаа болохоор зэрэг яг технологийн дагуу зөв хатаасан байгаа байхгүй юу? Хэрвээ буруу хатаасан байх юм бол энэ ургамлын өнгө нь байхгүй болчдөг. Хатаах дээр нь яаж хатаад? Ер нь яг ингээд сүүдэр газар бид нар одоо технологийн тусгай вандан засаад тэгээд одоо технологийн байр бэлдэж ингэж хатааж авдаг л да. Тэгээд ер нь болохоор яг ингээд ийм шин одоо ийм технологийн дагуу хатаасан халгаа маань болохоор ийм хар ногоон ийм өнгөтэй ийм байдаг. Тэгээ энэ халгаа бол технологийн дагуу зөв хатсан болохоор дотор нь байгаа одоо эрдэс бодис те витаминууд нь алдагдахгүй гар ингэж одоо хадгалагдаж байгаа. Тэгээд энэ ингэж одоо зөв бэлтгэж авсан тийм ээ. Халгаагаа бол бид нар нам даралтанд боловсруулдаг. Нам даралтанд бол одоо нам температурт бас тий боловсруулдаг. Тэгснээрээ болохоор зэрэг бас мөн халгаан агуулмжинд байгаа шимт бодис эрдэс шимт одоо бодисууд одоо эрдэс давсууд тий бүгд одоо шимт ижилээ алдахгүйгээр одоо энэ шампуны найрлаганд орж ийн гэсэн үг юм болдог. Одоо энд болохоор зэрэг кокосны тос, какаоны тос байж байна. Бас энд болохоор зэрэг бас одоо шар буурцгийн тос, жожоба тос гэдэг ийм тоснууд бол манай үндсэн түүхийн эдэд бол ордог. Эдгээр тос нь ямар зориулттай болоо. Дээрээс нь яг гарал үйлсийн хувьд бас мэдээж хэрэг байгалийн гаралтай эко тал руу байгаа хэл та. Яг ашиглагдах тэр тун хэмжээ тун ер нь юунаас шалтгаалж бас их бага байдаг. Ер нь бол яг түүхийн эдийн сонголт гэдэг маань одоо яг байгалийн гаралтай байлаач гэлээ гэсэн энэ боловсруулсан бүтээгдэхүүнийг бид нар бол зах зээлээ сонгож авахдаа дээд зэргийн чанартай концентрац ихтэй ийм түүхийн эдэг бол сонгож авдаг. Тэгснээрээ манай эцсийн бүтээгдэхүүн чанар сайн байна гэсэн үг. Тийм. Мөн давсны хувьд ер нь ямар ачаал? Давсны хувьд болохоор зэрэг ер нь энэ түүхийн эдүүдэд боловсруулах үе шатандаа бид нар бол давсыг хэрэгэлдэг. Энэ давсанд бол бид нар зүгээр нөө цагаан давс гэдэг штеп. Одоо цэвэршүүлсэн. Тийм давс хэрэгжилж байсан. Ингээд технологийн шинжилт хийгээд бид нар Монголын энэ жамц давс одоо энд байж байгаа тийм ийм жамц давсыг бид нар бас захиалга өгөөд ингээд нунтаглуулаад цэвэршүүлээд ингээд одоо Монголын нэг үйлдвэртэй гэрээгээд ингээд үйлдвэртэй хэрэгжилж байгаа. Мөн жамц давс маань бол одоо манай ард түмний бас уламжлалт хүнсэндээ хэрэгэлдэг одоо түүхийн эдийн нэг шүү дээ. Тэгээд сүүлийн үед болохоор зэрэг ер нь хоолндоо жамц давс төлхөө хэрэгэл гэдэг те 3 цагаан хорноос татгалцах чинь нэг нь энэ давс байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ давс чинь хүний биед орохороо үлдэгдэлгүй шингэдэг. Тийм давуу талтаас гадна арьсанд бол айгүй маш зэргийн өндөр зэргийн нөхөн төлжүүлэх
үйлчлэгээ үзүүлдэг байхгүй юу. Тэгэхээр тэр бид нар чанарын одоо түүхийд боловсруулахтай ашиглаж байгаа. Халгааг түүх хугацаа маш чухал юм. Хортон шавж тархаагүй, хөвшөрч эдээс нь муудаагүй байхад нь халгааг түүдэг байна. Халгааг зөв цагт нь түүсэн нөхцөлд чанартай бүтээгдэхүүн гарна. Манай энэ түүхийн ид болохоор яагаад ингэж шампунь эцсийн бүтээгдэхүүн чанартай гарч ийн гэхээр нэгдүгээрт нь болохоор яг энэ ургамлаа одоо хит одоо нөгөө халуун болохоос өмнө түүж авдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө ялаа шумуул хортон гарахаас өмнө бид нар энийг түүхэд авчдаг. Тэгэхээр зэрэг нөгөө бид нар энэ халгаан дээр чинь одоо нөгөө нэг тийм устгал те шавж устгал хэрэггүй. Тэгэхээр зэрэг ерөөсөө ямар ч пестицид те одоо юу гэдгийг тэр устгалын бодис ороогүй одоо ямар ч бордоо хэрэглээгүй те тийм ургамлыг бид нар ингэж технологийн дагуу бэлтгэж хийж байгаагаар хамгийн их ач холбогдолтой тэгээд ч эцсийн бүтээгдэхүүн маань төдий чинээ их чанартай гарч байгаа. Халгаа брендийн хувьд зөвхөн шампунь үйлдвэрлэлээ зогсохгүй, үс арчилгааны олон төрлийн бүтээгдэхүүнийг эрдэм шинжилгээ туршилтын үндсэн дээр боловсруулан гаргаж байгааг сайн. Эдгээр судалгаа шинжилгээ нь 1993 оноос хойш тасралтгүй хийгдсээр өнөөдрийг хүрчээ. Одоо энэ мөнгөжүүлсэн шампунь гэдэг юм бол гүн цэвэрлэгээ хийхэд тохиромжтой. Үсний одоо хийм будагтай үсийг арчлах юм зориулттай шампунь байгаа. Энэ улаан нь болохоор зэрэг Монголын одоо байгалийн хужир найрлаганд дагуулсан. Энэ нь болохоор зэрэг бас тослог болоод холимог үс арчлахад зориулагдсан байгаа. Энэ хар ногоон шампунь маань бол хагны эсрэг халгаах шампунь гэж байгаа. Энэ болохоор хаг арилгах ийм үйлчилгээтэй мөн хаг дахин үүсэх процессыг харамжуулах юм үйлчлэгтэй байгаа. Тэнд бол шар ногоон савлгаатай шампунь маань бол тижээлийн шампунь. Энэ тижээлийн шампуныг бол одоо ялангуяа бага насны хүүхэд, настай хүн хэрэглэхэд эмзэг мэдрэмтгий үстэй, арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Ийм бүтээгдэхүүнүүд байгаа. Мөн одоо энэ 2013 онд бол манай компани одоо үйлдвэрлэж брэнд болсон энэ үс сургуулах, үс эрчимтэй ургуулах ийм бүтээгдэхүүн байгаа. Энэ иж бүрдэл маань бол 2 хэсгээс бүрддэг. Нэгдүгээрт нь бол үсийг одоо эрчимтэй ургуулах зориултын шампунь, мөн тижээлийн тос гэж байгаа. Ийм 2 одоо хэсгээс бүрддэг. Мөн одоо ийм бэлгэний савлгаатай байна. Мөн дангаар нь ч гэсэн бас савлж ингэж зах зээл дээр бол гаргаж байгаа. За одоо минь энэ бол одоо коллагентэй ангижруулагч гэж байгаа. Энийг бол одоо удахгүй 11-р сарда багтааж ингэж үйлдвэрлэх юм. Ирэлэгчтэйгээ гар дээр хүргэх юм аа. Эрхэм үзэгч таны үс унж байгаа бол мөн хуух тань хураашиж загтнаж байгаа бол халгаа үс арчилгааны иж бүрдлийг хэрэглээд үзэх хэрэгтэй. Үүний тулд халгаа салон дээр очиж үсний оншилгоо хийлгэж ямар бүтээгдэхүүнийг хэрхэн яаж хэрэглэх талаар заавал зөвлөгөө аваарай. Үзэгч та бүхэн өөртөө тохирсон халгаа брендийн бүтээгдэхүүнийг ууггүй урт хугацаанд зөв хэрэглэж химийн элдв элементүүдэд хорцсон үсээ эрүүлжүүлж эрүүл, өнгөлөг, сайхан үстэй итгэл дүүрэн алхах боломж байна. Үүний тулд гадаадын импортын бүтээгдэхүүн хайхаас илүүтэй үндэсний органик түүхий дээр хийгдсэн ногоон брэнд бүтээгдэхүүн халгаа брендийг сонгоорой. Үндэсний органик ба ногоон брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчтэй тууштай дэмжиж эх орныхон ногоон хөгжилд хувь нэмрээ оруулцгаая.